намайг 8 төгсөжсэн бөлөө. Наадмаар хажуу айлаад найз нарынхаараа уран бүтээлсээр жоохон халамцсан орж ирэхгүй. Тэгээд намайг гарыг тэгээд гараад дээр ардлынхаа уул руу ингээд дэше намайг ингээд авируул намайг аваад гарсан. Намайг үхээд өгвөл миний хийж байгаа ажлыг хэн үргэлжлүүлэх вэ? Яах вэ гэдэг чи би бодлого яах вэ? Одоо чи тэгээд инженер болох юм уу? Эмч болох юм уу? Юу болох юм гэхээр чинь аав нь хүүдээ, хүү нь хүүдээ ингээд явах юм бол энэ одоо миний ойлгосноор сүүлдээ одоо нэг династийн гэр бүлийн уламжлалыг гэж авч эмчийн хүүхэд эмч, багшийн хүүхэд багш, инженерийн хүүхэд инженер. Эн чинь нөгөө энэ гол мэрэгчлээ чинь хамаг нууц, хамаг сайн сайхан олж нээсэн тэр бүх юмыг ингэж авч явдаг юм. Тэр нь ааваас хүүд, хүүгээс ачаас хүүхэд нь ингэж гэр бүлийн юугаар авч явах нь илүү байдаг. Тэгээс сургуулийн танхимаар гэх юм бол яг гэр бүлээр ингэж тэр юу удамшиж авч явдаг шиг бас арай хүрдгүй юм шиг байгаа биш. Тэр гоц авьяастанууд нь ингээд өөрийгөө бий болгоо явчихдаг баха. Гэр бүлийн бий болгосон тэр одоо нууцыг ч юм уу тэр эрдмийг үр хөвгтөн залгамж нэг тийм утгатай надад нэг үг хэлснээс хойш тэгээд тэр үед бид нарт байж тээ кино үйлдвэрийн хашаанд би манай гэр байсан бүх амьдрал одоо бага насаа бол хичээл сургууль тарангууд кино үйлдвэр дээр байсан найз нар хамтын сонголт байхгүй энэ орчинд байгаад байгаа учраас өөр юм харж чадахгүй шүү дээ би онгоцны зохион бүтээгч болохыг гэхгүй хажууд л кино зураг аваад одоо манай хашааны урталд өглөө киноны тэр пулмотор эхэлж байгаа галж байгаас чи тэр хосол зургаар авж байгаа шүү дээ. Эсвэл төгсгөл киноны тэр юутай хэсгүүдийг сүх тэрхтэй хэсэг энэ ч авч бид нар яг ингээл харж ирсэн шүү дээ. Яг ингээл тийм орчинд өсөөчс надад эмч болох, инженер болох, улс төрч болох тийм сонголт байгаагүй. Анхаач гэсэн баг тийм л байсан баг. Хар багаас л театр гэл мэдэн шүү дээ. Кино гэл. Тийм. Автогийн кино натурт тав. Гэрт харах хүн байхгүй бол аваал явна шүү дээ. Тэр чинь тийм. Тэгээ одоо нэг натурт гарна гэж чинь. Тэгэхээр бид нэг тийм сонголтгүй өссөн учраас энэ мэрэгчлэр орсаа. Тэгтээ давуу нь бол энийг үргэлжлүүлж авч явах боломжийг л одоо харсан болоо гэж бодож байна.